Хасалтын мөч. Энэ юу барьсан гаранда? Нэг юм бүгдээр барьсан байна. Тэнэлэг хасалт болох гэдэг тийм. Нэг юм самбар шиг бариудаа нэр биш их юм болоо. Ингээд бидний хамтдаа 13-ла байх сүүлчийн өдөр ирлээ. Йоо, санаа алдаж эхэлж. Мока. Өнөөдрийг хүртэл хамтдаа зовж, жаргаж, шийтгүүлж, шийтгэж. Нууцхан өрөөнд хосоороо, эсвэл ганцаараа хонож. Хайрын захиа бичлэлцээр олон сайхан дурсамж бүтээлээ. Харамсалтай нэвтрүүлгийн дүрм журмаар өнөөдөр хасалт хийгдэнэ. Оролцогч бүрт нэг самбар өгсөн байгаа. Түүн дээр өнөө орой энэ шог орхих ёстой гэж бодсон хүнийхээ нэрийг бичих ёстой. Гэхдээ охтууд хүүгүүдийн нэрийг, хүүгүүд охтуудын нэрийг бичнэ. Зөвхөн нэг хүний л нэр авах ёстой. Шууд нэмнүүдээ бичээл асчих юм аварга. Хамгийн эхлээд охтууд өөр өөрсдийнхөө самбар дээр виллаг орхих ёстой нэг эрэгтэй оролцогчийн нэрийг бичнэ үү. Угаасаа асуулт болгон бидний бодож байгаагаас өөр болж байгаа. Тэр хүнийхээ нүүрэн дээр өөрийн бичих мэдрэмж бол бас үнэхээр аимшигтай байлаа. Самбраа өргөцгөө. Ишиг харуулаарай. Яа, цэнд point. Яа, point цэнд энки. Цэнд. Пүү, за цэнд 3-ыг авчлаа. Оролцогч цэнд, оролцогч point яг одоо виллаг орхино. Йоо, тэгээд хоёр юм биш үү? Сонгуульд оролцох хэрэггүйгээр шууд явчих юм байна. Шууд л яваад. Йоо, сая зүгээр амар яваад өгч бай тээ. Тэглээ. Бас шоконд орууллаа. Яг иймэрхүү янзаар хасалт болно гэж бид нар хинж таамаглаагүй. Нэст ороод Уул гарлаа. нь гоё орж ирсэн юм да тээ. Би бол поинттай бараг нэг хальтал юм ярьж үзсэн. Энкийг хэн бичсэн байсан бэ? Тэрийн тоосон гэж. Энкийг битсэн байсан. Нэг л хүн Нэг л байсан харин тийм. Бусад эмэгтэй оролцогчдыг таних оролдлого, танилцах оролдлого ерөөсөө хийгээгүй. Дүлгөөнтэй бол угаасаа өмнө нь найз юм байлаа. Өмнө бас харилцаатай байсан ч юм уу нэг тиймэрхүү юм шиг байлаа. Тэгээд одоо юу гэдгийг хайрын шоунд ирчээд экстэйгээ ингээд хамт байгаад тэгээ бусад охтуудтайгаа үсээ нэг амар юм ярихгүй. Ер нь ингээд амар бүргээд холдоод байгаа юм шиг санагдсан. Яалч нэг яриа өрөө нэг сайн хийхгүй те. Ялч үтгсэн тий. Харин тийм. Чимээгүй. Боёнда хандж хэлэхэд бидний 2 хоног ингээд хамт өнгөрөөд байсан ч гэсэн ингээд үнэхээр ингээд удаан найзлсан найз шиг ингээд би биэндээ ингээд хань болоод тэгээд үнэхээр сайн найзсан ингээд амар ингээд харамсалтай надад нэг болж чадахгүй. Point бол миний багын найз. Орж ирэхэд нь бол би маш их баярлсан. Тэгээд хамтдаа эсрүү нь хүрэл гэж бодож байсан. Тэгээ ялцгүй point маань хасагдчихлаа. Нэрэл богино хугацаанд гарчлаа харин. Тий. Үсээ хүнтэй юм чинь яах вэ? Танигдаал авлаа те. Хүнтэй юм чинь. Зэн болохоор өөрөө ингээд надад айгүй
санаа гаргаад исэн юм шиг санагдсан. Ингээд өчигдөр бас би нэлээд хүнээс сонсоход ингээд Hideaway дээр намайг ингээд сонгосон шалтгаан нь ер нь бол анханасаа шоунд орж ирэхдээ ингээд асуудыг самрыг гэсэн зорилгоор орж ирсэн гэж өөрөө хэлсэн байсан. Тэгээ би тэрний талаараас хүмүүсээ сонсоод ер нь бол амар тийм санаатай залуу юм уу да гэж бодсон. Тэгээ би болохоор өөрөө тийм ингээд санаалал хор утгаад байдаг хүмүүст амар дургу. Тэгээд тэр нь надад үнэхээр таалагдаагүй. Жохон тийм бол байсан биз Тэгсэн дээ. тэгсэн. Тоглоом тоглохтой хүртэл тэгсэн. Тий. Одоо хөвгүүд самбар дээр өнөө орой вилаг орох хэрэгтэй гэж бодсон нэг эмэгтэй хүний нэрийг бичнэ. Самбраа өргөнө үү? Дүлгөө. Оо. Оролцогч Дүлгөөн, оролцогч Бэлээ. Та хоёрын вилаг байх хугацаа дуслаа. Яг одоо вилаг орхино. Билигийн хувьд ярихад яг каслтын өмнө Били өөрөө ч гэсэн надад хэлчихсэн. Миний яг явах цаг болцсон юм шиг байна гэдгээ Били надад хэлсэн. Явахаа мэдрээд исэн байл та хөрх. За Билигийн хасагдалт бол надад ер нь хамгийн хэцүү нь байлаа. Билиг өчигдрийн тоглоом дээр ч гэсэн би энд байх гэж энэ шоунд оролцох гэж хамгийн том золиосыг гаргасан гэдгийг мэдж байгаа. Тэгээд Билигийн энд байх хугацаас арай л богино байх шиг санагдсан. Ер нь Билиг үлдээсэй гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байсан. Билигийн хасалт бас хэцүү байлаа. Бид хоёроос халт учир уулж байгаа тэгээд болцсон байсан. Халт учир уулж хаад энэ үстэгчээд цахилахгүй зайлг ш. Тий, энэ хоёр чаас те хамт олон гой дэйтүүд хийсэн. Тэгээд Билид юм хандаж хэлэхэд бол үнэхээр дэндүү сайхан сэтгэлтэй хүн шүү. Чи Нэрээ тийш үү те. Тийм муу санаа тийм юу байхгүй юм шиг те. Тэгээ шулуун шудраг. Тий. Маш шудраг. Энэ шоуны бас нэг амар гоё өнгө гэж хардаг байсан. Тэгээд өөрийнхөө амьдрал тохиолж исэн хэцүү зовлонтой юмнуудаа ингээд бидэнтэй уйлан байран хуваалцаж Били миний хувьд бол бас ингээд зөвхөн энэ шоунд ч биш яг жинхэнэ амьдрал дээр байх би найзаагаа ингэж бас болсон гэж харж байгаа. Тийш дээ энэ хоёр маань бас сайхан Бас бүгжтэй болсон. Тэ. за Дүлгөөний хувьд үнэхээр рүнийг хэлэхэд бол Дүлгөөн хасагдаж магадгүй гэж таамаглаж байсан. Саяны байдлаар бол Дүлгөөнийг яг сонирхож исэн хүн тийм олон байгаагүй учраас хэрэгтэй ч Дүлгөөнийг бичсэн байх гэж бодож байна. Дүлгөөнд уучлах гомоор байна. Найзан чам гомдос мөл уучлаарай.
Алцагчаа бас бүгднгээс нууцлах болчихсон тийм. Яа дэлгөөний битсэн бэ гэхээр яг цаа ч юм бас майжлах хүн болдоогүй тэгээд бас өөрийгөө харуулах тийм цаг хугацаа бага байсан, өөрт нь ч гэсэн хэцүү байсан. Тийм болохоор би битсэн. Энд ч бүр амар хостой болоод дуусч юм шүү. Бүгдээрээ ингээд хосоолоо тийм. Тий. Одоо барагтай ойлгомжтой болчих юм шүү дээ. Одоо бол тэгэл яг л хосоо олоогүй хүн бол үлдэхгүй нөхнө шүү дээ. Тийм байна. Тийм байна. Харин одоо бүгд самбар дээр энэ вилог арах ёстой гэж бодсон хамгийн сүүлчийн эрэгтэй оролцогчийн нэрийг бичнэ үү? Тэнцүүлэх гэдэг юм байна. Одоо бүгд бичих. За. Тэгэл инки штэ. Одоо энэ кил юм байна л да. Бүгд самраа өргөнө үү? Инки их байна да. Энки нэлээд их байна да. Оо хөрхи өөрийнхөө нэрээ бичсэн юм шүү дээ. Тийм үү? Тийм байна. Өөрийнхөө нэрээ бичсэн. Яа, тийм байна те. Өөрөө ч бүр явъя гэж бодсон юм байна л та. Мэдэрсэн байна. Оролцогч Энки таны аялал дууссан байна. Билет үлдсэн та бүхэнд баяр хүргэе. Тэнгисийн эрэгтэй 24-7 үргэлжлэсээр байна. Миний яг хамгийн ингээд дэмжүүлж байгаа зүйл нь Энки дээр би бүр яг ингээд зүрх бүр яг голоор хуваагдаж байгаа юм шиг амар хэцүү боллоо. Цаад чи өөрийнхөө нэрийг бичсэн байсан. Тэгээд тэрийг хараад бүр айгуу хэцүү санагдлаа надад тэр нь. Дахиж хасах хүний нэр бичих гэдэг дээр бол өөрөө Энкиг бичсэн. Тэрэн дээр бол яг Энкиг өөрийнхөө нэрийг бичсэн байгааг харах бол айгуу хэцүү байсан. Энкиг за чи кринж шүү, чи юм шүү, тийм шүү гэд тэгдэг мөртлөө бид бол бас л нэг гэр бүл болцсон байсан. Энки бидний яг найз шиг те айгуу тийм дотн болцсон байсан учраас Энкиг бас бичих хэцүү байсан. Хата хүртэл бас те. Респект тий. Өөрийгөө бас өрөвдүүлэл гарч байгаа. Гэтэ яг өөрийгөө гэдэг нь мэдчихсэн байна л та. Мэдчихсэн. Өчигдөрөөс л үсэг ингээл бичээл те ингээд гарын хөдөлгөөнөөс нь. яг ерөнхий төрөөрөө мэдж байгаа. Майч байхгүй болохоор уул намайг юм хатдаг шин. Тэр барагтай эрэгтэй хүнээс бас тийм үйлдэл бол гарахгүй бах. Тэгээд өөрийгөө явна гэж бичиж байгаа нь бол харахад үнэхээр амар хэцүү байлаа. Энки намайг үнэхээр уучлаарай. Яг намайг миний сэтгэл зүй даун болсон байх үед намайг дэмжсэн. Гэхдээ бас хитрхи тийм жоохон тухгүй болсон болохоор найз нь үнэхээр ингээд зүрх сэтгэлээд байгаа битсэн. Гэхдээ найз нь чамд үнэхээр их талархаж байна. Гарч авт нь бол надад бас айгүй хүн санагцсан. Би тэнд айгүй их нөлөөлсөн юм шиг. Үгүй бүгдээрээ энэ шоугийн эцрүү нь хүрх мөрөөдөлтэй, зорилготой. Тэгтэн би яг тэр мөрөөдлийн булаад авсан юм шиг. Тийм бас хүнд өдрөмж төрт юм байна. Тэгээ анаа бол үнэхээр гоё залуу тий. Хогийн зам байхгүй. Тий.
Тэгэхээр гоё юм эрэлхэх тийм залуу. Аа. I can hear the rain again. Baby, I'm looking down back at you. Where you going? Tell me, don't you wanna see it through? Always tearing me apart when your heart goes into silence. And I just wanna hold you when your spirit breaks into. Чамаагаа авч үлдсэн төлбөр амар баярлалаа. I wanna lift you. Амар. Hey baby. I wanna За бүгд сонсоосоо. За. Тэгтээ би сая дүлгөөнийг бичээд тэгтээ бүр нүдрүүн чарч чадаагүй шүү дээ. Бүр үнэхээр хэнийг бичгээ би бүр амар болж байна хасналт бол. бүр их манай point найз ч гэсэн. Жоон чимээгүй залуу тэгтээ яг дотроо бас амар тийм гоё авиаслаг хүн өөрийгөө яг мэдүүлж таниулах цаг хугацаа нь бол ялцгүй байсангүй л даа.